За ТМ телевизийн үзэгчдийн орон амраа болон гэрья. За Ардсан хүчний холбооноос зохион байгуулдаг Монголоо шинжлэлийн нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт Улсын их хурлын гишүүн Б.Батэрдэн, Улсын их хурлын гишүүн Зенкулд, за нийгмийн эдийн засаг хөгжлийн судлаач Эрхэм нар оролцож байна. За бидний ярианы сэдэв бол оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай юу үгүй юу гэдэг ийм сэдвээр явагдаж байна. За саяхан Монгол Улсын их хурлын 20 гишүүн энэ оюутлогын гэрээг байгуулахад засгийн газартаа 57 дугаар тогтоолын дагуу байгуулаа гэсэн. Гэтэл 57 дугаар тогтоолын 3 заалт байгаа. За нэгдүгээрт 34% шууд эзэмших. За хоёрдугаарт нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд байгуулах. За гуравт нь хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмшлийн хэмжээг 50% хүргэе гэсэн ийм заалт байгаа. Энэ тогтоолоо энэ дагуу байгуулаагүй учраас нэлээд маргааныг дагуулж байгаа. Тэгээд энэ асуудалтай холбоотой засгийн газрын ерөнхий сайдад шаардлага хөрвүүлсэн. За ерөнхий сайд бол парламентын засаглалтай оронд улсын их хурлаас гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргийг улсын их хурлынхаа өмнө хариуцдаг ийм үүрэгтэй гүйцэтгэлийн тэргүүн байгаа. За тэгээд энэ асуудалтайгаа холбоотой энэ нэвтрүүлэгт оролцож байгаа нөхдүүдээс асууя. Наран урах зүгээс зүүнний магнагаас Батэрдэн аваргаас асууя. Тэгээ энэ асуултанд юу та юу гэж бодож байна вэ гэж ингэж асуух байна. Тэгэхээр бид оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг улсын хурлаар хилцэх эхнээс нь бид бол энэ гэрээг Монгол улсынхаа хууль нийцүүлэх, Монгол улсынхаа үндэснийхээ эрх ашигт нийцүүлэх ийм шаардлагатай гэсэн байр суурьтай байсан гишүүд. Бид энэ байр суурин дээр 3 жил ажиллаж байгаа. Бид тодорхой бас ололт олсон. Бидний шаардлагын дагуу иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэмтэй судлаачдын тавьсан бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд бол тодорхой ахис дэвшил гарсан. Гэхдээ үндсэн өөрчлөлтийг бол хийхгүй байгаа. Энэ нь бол түрүүний таны хэлдэг улсын их хурлын гаргасан 57 дугаар тогтоолыг биелүүлэх. Тухайлх юм бол анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-аас доош хүргэх энэ тогтоолыг заалтыг биелүүлэх асуудал хамгийн нэн чухал байгаа. Тэгэхээр бид эргээд энэ хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үеийн нөхцөл байдал ямар байсан гэдээ эргээд бодох юм бол тухайн үед бол эдийн засгийн дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал байсан. Нөгөө талаар бол хөрөнгө оруулалтын энэ оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ 2007 оны нөхцлүүд тодорхой нөхцлүүд байсан. Тэр нөхцлүүдийн ямар нөхцөлтэй байсан гэдгийг бол хүмүүс маань сайн мэдж байгаа. Гэтэл энэ нөхцлүүдээс бүр хэдэн алхам ухарсан ийм нөхцөлтэй гэрээг 2009 онд улсын их хурлд өргөн бариад улсын их хурлаас гаргасан 57 дугаар тогтоолыг биелүүлэхгүйгээр энэ гэрээг хийгээ явцсан л хамгийн гол учир байна. Тухайлх юм бол энэ дээр аварга нэг ийм тайлбарыг гэрээнд гар үсэг зурсан сайд нар өгөөд идэг л доо. 57 дугаар тогтоолын дагуу гэрээний төслийг улсын их хурлд оруулж ирээд улсын их хурл дэмцсэн. Тэгээд дэмцсэн учраас л бид байгуулсан. Тэгээд хойноос нь энэ 57 дугаар тогтоолоо хэрэгжүүлэх гэж ингэж яриад байгаа гэдэг. Миний ойлголт бол бас тантай нэг 57 дугаар тогтоолын дагуу байгуулах ёстой. Тэр 3 заалт нь бол бараг гурлаа биелэгдээгүй. Тэрний дагуу байгуул гэж өгсөн. Тэгэхээр бид нэг евэн гэж ярьдаг шүү дээ. Нэг ямиг нэг талын яриад байдаг. Тэгээ талын яриад талын орчдөг. Иймэрхүү байр суурьтай байгаа болов уу гэж ингэж ойлгодог л тоо. Тэгэхээр манай засгийн газрын гарын үсэг зурсан 3 сайд маань бол бидний сайн мэдэх энэ зэрэг нэмхийн өмнөх киноны тал евэнг яаж харуулдгийг бол үнэхээр гарс зовсууд л да. Яах чарга байхгүй би бол кинонд нэг талыг харуулдаг, тал евэнг нэг удаа харуулдаг. Та гур бол 3 удаа харуулдаг улсууд гэж би хэлдэг.
Тэгээ тэр гурав бол гурвуулангийн харуулчаад өнөөдөр одоо тэр тайлбарыг хэлж байгаа биз. Бид нар одоо улсын их хурлын 50 дугаар тогтоолыг биелүүлээ гэж энэ шаардлагыг ерөнхий сайдад гардуулангууд нөгөө гурван сайд одоо ямар тайлбар их хурлаар хэвлэл мэдээлэлээр хэлж байгаа вэхээр зэрэг бид энэ 50 дугаар тогтоолыг биелүүлсэн шүү дээ. Биелүүлсэн тогтоолын хойноос нөхдүүд одоо юу яриад байгаа гэж. Гэтэл чинь энэ ингээд манай нөхдүүд ярих байхал да. Зөв барин 50 тэр гурван заалтыг гурвуулангийн хэрэгжүүлэв. Нөгөө 34% одоо шууд Монголын талын эзэмших ёстой эзэмшиж чадаагүй. Бүр хүүтэй, өндөр хүүтэй, бүр зээлээр ингээд эзэмшиж байгаа. 50 анхны хөрөнгө оруулалтад нөхмөгс 50% 50%-ийг нь 50-аас доошгүй хувьд Монголын талын хувийг хүргэе гэсэн. Тэрийг огт биелүүлээгүй. Одоо юу вэ? Монголын өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулинд энэ гэрээг эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар одоо 50% нь хүргэе гэж. Тэгэхээр хуулийг Монголын одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд нийцүүлж энэ гэрээг байгуулаа гэж хүргэсэн. Тэгэхээр энэ хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн хүрээнд энэ гэрээг байгуулах биш. Энэ гэрээндээ нийцүүлээд Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөжсэн олон хуулиудад өөрчлөлт оруулсан. Усны тухай, за одоо олон. Тэгэд гэнтийн ашигын нөгөө 68% татвар тийм ээ. Энэ чинь одоо 2006-аас 9 оны хооронд 3 жилийн хугацаанд л одоо Монголын төсөвт Эрдэнэтээс 867 сая долларыг л одоо оруулж ирж ирсэн ийм татвар шүү. Тэрийг бүр тас зогсоогоод тэгээд одоо яг та бид нар бүгдээр мэдж байгаа их хурлын дараа энэ хөрөнгө оруулалтын гэрээг одоо баталж алга тогших үед энэ эрхийг засгийн газар шийдвэрх үед за та нар 68% татварыг одоо хүчиг болгоход за та нар энэ одоо татварыг орлох хуулийн одоо төслийг боловсруулж өргөн бариараа гэдэг ингээд бүр алга тогшоод дараагаар нь засгийн газар протоколоор үүрэг өгөөд тэгтэл өнөөтгөлөөлдөг улсууд уйлжхад дараагаар нь одоо их хурл дээр нөгөө ашигт малтмын тухай хуулинд өсний нэмэгдэх оролтын татварын тухай хууль оруулж ирсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө гурав маань юу яриа сууж байгаа вэхээр зэрэг бид нар одоо хин гам гişүн асуусан хин асуусан чинь зэрэг бид нар энэ хуулийн төслийг боловсруулсан. Тэгвэл энэ өсний нэмэгдэх оролтын татварт оюутлахын хөрөнгө оруулалтын гэрээ хамаарахгүй шүү. Тэр ерөөс ямар ч орох болцоогүй болсон шүү гэж хэв нэг хэлээ сууж идэг болсон. Тийм. За баярлалаа. Энэ гол гişүн өнөөдөр өдрийн сонд ярилцлага өгсөн байсан л да. Энэ улсын их хурлын 20 гишүүдийн оюутлахын гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой шаардлага бол засгийн газарт алдаагаа засах боломж олгож байгаамаа гэж. Тэгээ гол нь энэ чиглэлд нэг нөгөө талаас 57 дугаар тогтоолын нэг хамгийн гол заалт байгаад байна л да. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдэг. Тэрийг сайд нар ойлгохоор бол 10 жилч байж болно, 20 жилч байж болно, 30 байж болно гэж ингэж ойлгоод байгаа шүү. Энэ чиглэл дээр нэг санал айлж. Тийм. 57 дугаар тогтоол өөрөө 40 дугаар тогтоол дээр үндэслэж гарсан л да. 2008 дугаар тогтоол гарсан л да. 4-ний өдөр буюу сонгуулийн дараа оюу толгой ордоо явуулъя. Ийм параметрт багтааж та нар гэрээ хийн шүүгээд зааг хязгаарын зааж өгсөн баг. Тэгээ өнөөдрийн баяр цогтын яриад байгаа шиг Монголын талыг хөрөнгө оруулалтын нөхсний дараа 50% болох бол гинт гараад ирсэн биш. Аль 8 оны 12 сарын 4-нд улсын хурлын 40 дугаар тогтоол дээр ингэж бичсэн байна л да. Нэгдүгээрт гэрээг хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжууд нийцүүлэх. Хоёрдугаар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа дараах хувилбаруудыг судлаа үзэх. 1. Монголын талын эзэмшлийг 34%-аас эхэлж таслал. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсний дараа 50% болох асуудлыг гэрээнд тусах хувилбар гэж. 2. Бүтээгдэхүүн авах зарчим гэдэг. Хоёрыг бол явах хэрэггүй гэж үзээ хаасан. Тэгэхээр нэгдүгээр зарчмаараа 40-дугаар 57-дугаар тогтоолч гарсан л да. Тэгээ 57 дээр юу гэж ütсэн гэхээр 3-дугаар заалт нь 2-дугаар заалт бол оюутлахын гэрээг байгуулахдаа Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нийцүүлэн улсын их хурлын 2008 оны 12 сарын 4-ний өдрийн 40-дугаар тогтоолоор баталсан үндсэн зарчим модернизмж саяын миний уншсан. Эдийн засгийн байнгын орооны 2009 оны 5 сарын 8-ны өдрийн санал дүгнэлтийг харгалзан байгуулахыг засгийн газар эс баяр зөвшөөрсгөө гэж. 3-дугаар заалт нь юу гэж юм гэхээр эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулалттай тохиролцсон шийдвэрлэхэд засгийн газар баярт үүрэг болгосгоо гэж. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг нөхсний дараа гэдэг үг байсаар байтал гэрээг байгуулсан сайд нар бол 30 жилийн дараа хувьцааг нэмэгдүүлэх асуудлыг гэрээнд тусгасан байгаа юм л. Тэгээд тусгангуут нь их хурлын гишүүд бол 57-г зөрчиж байна гэж олон удаа олон янзын хурал дээр ярьсан
батлагдах 9 оны 4 сард ярьсан. Юу нөхсний дараа гэдэг үг энэ гол гишүүн бол хуульчун. Ерөнхийдөө ер нь ямар утгаар тайлбарлагдгийг. Ямар ч салаа утгагүй ойлгогддог нөхмөгц. Тухайн үйл явдал боллоо. Одоо тэрний дараагийн өдөр нөхдүүд ингэж ойлгосон. Нөхсний дараа 30 жилийн нөхсний дараа гэдэг нь 30 жилийн дараа гэж яаж ч ойлгож болохгүй. Монголчуудад нөгөө дараа олонтой тэгээ маргааш гэдэг гэж ойлгоо. Тэгэд наад дээр ч нэг ийм юм байгаад байна. Тэр биднүүд гэрээ байгуулагдаж байхад нэг Rio Tinto нэг эдийн засгийн тооцоо үзүүлсэн шүү дээ. Тэгэхээр тэн дээр бол тэр тооцоон дээр бол тооцоо үнийн калькуляц, үнийн одоо өөрчлөлтийг харуулсан тооцоо өснөгт хийсэн байсан л да. Тэгээд тэн дээр бол энэ оюутлогын төслийн тухайд бол за 1 тонн зэсийн үн $4,320 байхад 4.7 жилд нөхөн гэсэн ийм тооцоо байсан. Яг тухайн үед бол 1 тонн зэсийн үн бол нэг $6,000-аас нэг дээш гараад нэг доош гараад ингээл хэлбэлцэжсэн л да. За тэгвэл өнөөдөр бол ерөнхийдөө чинь 9-10 хооронд байна. 8400 тий. Тэгэхээр одоо хугацааны тухайд 8400 за 8000-аар тооцохоор хэдэн жил байх вэ? Одоо хөрөнгө оруулалтаа нөх хугацаа. Яг 5 жил дотроо бүх хөрөнгө оруулалтаа нөхөд дуусах. Тооцоо бол их бодиттой л да. 8000 биш байна гэж тооцоо. Тэн дээр тав тэр юу яагаад байдгийг. Нөгөө хөрөнгө оруулалт юу орд ашиглаж ихснээс хойш тавал одооноос гэж ингэж яриад бид хоёр нэг удаа ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр 1 тонн зэсийн $4,320 дээр байна гэдэг бол орд ашиглаж ихснээс хойш. Тэгэхээр 8000 дээр болохоор бол эн чинь баг дахин нэмэгдэж байгаа юм чинь. Ер нь 2.3 жил болчиход байна. Яаж бодсон 30 жил биш байгаа. Тэгэхээр энэ гэрээг баталсан улсын хурлын гишүүд одоо бид 3 гишүүн байна. Бусад бүх 76 гишүүд юу гэж бодсон гэхээр хөрөнгө оруулалтаа нөхцөлийн маргаашнаас 50% болох юм байна. 50% бид нар үнэгүй аавна гээгүй шүү дээ. Мөнгөний төлж аавна гэж байгаа. Тэгээд хөрөнгө оруулагч Монгол улс хоёр бол хамтран ажиллаж шин. Монгол улсад эхэндээ мөнгө байхгүй учраас хүний мөнгөөр ашиглаад мөнгөө өгсөн хүн чинь оруулсан мөнгө уцааж аавна. Дараа нь бол энэ уурхайг дуустал хэд байдгийг 100 жил тэр 50%-ийн ашиг авах нь шүү дээ. Энэ бол одоо боломжийн хувилбараа гэж бодоод засгийн газартаа итгээд явуулж илдээ. Гэтэл засгийн газар эрхээ хэтрүүлээд нөхсний дараа гэдэг үгийг 30 жил гэж бичсэн л гол одоо учир гарч ирээд шүү дээ. Тэгээ олон удаа шаардаад болохгүй болохоор нь улсын их хурлын 20 гишүүн ерөнхий сайдад одоо алдаагаа засаа. Засахгүй бол энэ алдаагийн чинь засгийн газартаа болёо. Засгийн газар гэдэг бол улсын их хурлаас байгуулдаг, ажлаа хийхгүй бол солио явуулдаг ийм л байгууллага шүү дээ. Тэрнээс одоо би одоо өөрөө компани эзэн байлаа гэж бодъё л та. Нэгтлэндээ 100 төгрөгөөр дэлгүүрээс одоо юу гэдгийг гурил авидрыг явуулж ил дээ. Нэгтлэн чинь 100 төгрөгийн гурил алгаа 150-ыг авчлаа гэдээ ирвэл өөрөө бол нэгтлэнгээ халж таарна шүү дээ. Тэр нэгтлэнд 100 төгрөгийн л ирэх болгосон болохоос 150. Тэгэхээр нэгтлэн болвол яах байсан гэхээр дэлгүүрт очиод компанийнхаа эзэн рүү ууцдах хэрэгтэй шүү дээ. 100-гийн гурил алгаа 150-ын гурил байна ах уу яах вэ гэж. Тэгэхээр баярын засгийн газар бол энэ үйлдэлийг хийгээгүй байхгүй. Хууль зүйн утгаараа. Өөрийнхөө өгсөн улсын их хурлаа өөрийнхөө өгсөн үүргийн дагуу би нөхсний дараа 50% болох заалт оруулах гэлээ гэрэндээ. Гэтэл нөгөө тал чинь зөвшөөрөхгүй байна яах вэ? Гэсэн бол эргэцэн хувь зөв болоо явсан. Тэгэлгүйгээр гарын үс зураа баталгаажуулаа явуулсан гол алдаа байгаа. Тэр алдаагийн засах боломж байна. Улсын их хурлын өгсөн үүргийг би хэтрүүлээд одоо эдэлсэн байна. Тийм учраас одоо ашигтай шийдчихжээ. Тийм учраас надыг одоо загнаад байна. Энэ гэрээгээ өөрчилъё гэдэг ийм зүйлийг л цаашаа ярих хэрэгтэй. Тэрнээс бид улсын их хурлын 20 гишүүн бол манай 34% нэг л өдөр бодоод байсан чи баг санагдаад байна. Энийг 50 болгоё гэж гэв гинтхи юм яриад Rio Tinto-д хандаагүй байхгүй юу? Бид бол өөрийнхөө ерөнхий сайд хандж байгаа. Өөрийнхөө хөлсөлж авсан
Энэ улсын хуулийг биелүүлдэг хөлсөлж авсан улсуудаа хандж штэ. Биелүүлээ. Та нар чи ажлаа буруу хийсэн улсууд байна. Ажлаа зөв болгооч. Олон удаа хандж байна. Энэ бол одоо сүүлийнх шүү. Чадахгүй бол чаддаг хүний тавьяал гэж хэлж штэ. Нэг таны ярианд нэг түрүү нэг юм гарлаа. Энэ их энзэгцэг гэж би дотроо бодож явдаг юм. Тэр нь яаж юм гэхээр нөгөө улсуудад мөнгө байгаа. Манайд бол баялаг байгаа. Тэгээд тэр хоёр ч нийлээд тэгээд одоо олборлоод юм гарч эхлэн шүү дээ, тий. Гэтэл бол манайх мөнгөгүй учраас одоо оюутлогоо ХХК гэж компани биш дээ. Тэрний 34% худалдаж авна гэдэг. Энэ зарчим бол буруу гэж би дотроо бодож явдаг. Баялгаа үнэлээ, нөгөөдөл мөнгө орууллаа. Тэгээд эдийн засгийн тооцоогоор тэр асуудлыг шийдэх. Одоо шийдэл зүгээр ухаан худаг гэхэд бол лицензтэй учраас өөрөө шууд мөнгө босгоод явж шээ. Бид нар ч юм л эсэргээр 34% худалдаж аваад 1.5 тэрбум долларын өрд ороод ингэж явж байгаа. За энэ асуудлыг дараа нь тэгэж ярив. Мөнгөтэй дэвшээрээс мөнгө босгож чадах гэсэн тийм хүсэл зориг байна уу гэдэгтэй л байгаа шүү. Тийм л асуудал болчихлоо. Яг ямар ч бизнесээ санхүүжүүлэх хоёр үндсэн арга байгаа л да. Нэг бол зээл авах, нэг бол бизнесийнхаа нэг хэсгийг хүнд өгөх. Тэрнийхээ оронд авсан мөнгөөр 66-гийн ажлууд 66-гаа өгсөн. Одоо тэр өгсөндөө энэ оюу толгой дээр ажил сайн явагдаж байна. Тэрнтэй одоо хинч марахгүй. Олон мянган монголчууд ажиллаж байгаа байх гэж найдаж байна. Гэхдээ олон гадаадын иргэн байгаа. Уг нь 90% ер нь бол иргэн байх ёстой. Тэрийг хүртэл улсын хурлд бууж өгч 60% болгож бууруулсан шүү. Тий. Бүтээн байгуулалтын ажилтнаар. Бүтээн байгуулалтын ажлын явцад 60% болгосон. Дээр нь Батэрдэн аваргын төрүүлсэн 68% татвараас муу одоо Эрдэнтийг муу хэлэн тэрлион төгрөг авцсан шүү дээ. Ердөө 4 жилийн дотор. Тэр том татвараа хүртэл хүчингү болгож иж энэ Rio Tinto гэдэг компаниг оруулж ирсэн. Тэгээд Риогийн захирал бол Монголын их хурлын гишүүд шунлаа тат гэж хэлэх эрхгүй л үнэ л дээ. Бид бол Риог аятайхан бай гэж хэлэх эрхтэй болсон. Баялагын эзэн Монголын ард түмэн. Монголын ард түмнийг одоо хамгийн төлөөлөх чадвартай эрх зүйн субъект бол бид нар энэ 76 гишүүн мандат авсан сууд. Мандат авсан. Энэ засгийн газар бол биш. Засгийн газар бол за баярлалаа. Их хурлын хий гэсэн ажлыг л хийгээ гүйжээдэг хүмүүс. Нэлээд сүүлийн үеийн юм ороо явчихлаа. За, Эрхэмгуугаас асууна. Эрхэмгуу чинь бол Германаас л мэйл явуулаад бараг л эн чинь 2006 оноос хойш тий. Ингээд явж байгаа. Ерөнхийдөө та бол хөгжлийн судлаач хүн байна лээ. Тэгээд ер нь та энэ судлаачны хувьд мэдээж энэ ашигт боловсрол Монголын хөгжил чухал байлгүй те. Нөгөө талаас бас эрх зүйн орчин яг одоо хөндлөнгийн эдгээр шийдэх гарахгүй ч гэсэн хөндлөнгийн судлаачны хувьд энэ одоо хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай юу? Ер нь өөрийнхөө байсурыг нэг сайхан чөлөөтэй илэрхийлж байгаа гэж хүсэх байна. Тэгэхээр бид өнөөдөр одоо оюу толгойн гэрээний талаар ярьж байгаа учраас яг энэ асуудал дээр тогтоол хэдэн санал хэлье гэж бодож байна. За, эрдэмтэн судлаачдын хувьд бол нэг давуу тал байдаг. Тэр нь болохоор зайнаас, алсаас тийм тандах боломжтой. Өдөр тутмын ажилд бол одоо орооцолдох одоо тийм шаардлага байдгүй. Тийм учраас бол одоо юмыг бол бас арай өөр өнцгөөс харах боломж байдаг. Тэр утгаараа ч гэсэн одоо миний хувьд бол бас оюу толгойн гэрээг одоо ярьж эхэлсэн үеэс нь эхлээл ингээл маш чухал Монгол улсын хөгжил дэвшилд их онцгой үүрэг ач холбогдолтой гэж ойлгож байгаа учраас ингээд ажиглаад энэ гэрээ маань Монгол улстай үнэхээр одоо цаашид хөгжиж дэвжих ийм сайхан үндэс болоосоо гэдэг үднэс ч гэсэн ингээд ажигласан, харсан, янсан тий бас санаа оноо нэмэрлсэн. Гэтэл одоо харамсалтай нь ингээд хэдэн жил үргэлжлэн явсан энэ яриа хэлцэл бол Монголын хувьд бол үр дүнтэй болж чадсангүй гэж ингэж дүгнж болохоор болчлоо л доо. Харамсалтай. 2007 оны анх оруулж ирсэн гэрээний хувьд ч төслийн хувьд ч тэр дараа нь одоо 2009 оны зүүн батлагдсан тэр гэрээний төслийн хувьд ч гэсэн Монгол улсад бол тун хохиролтой юм гэрээ
болчлоо. Зүгээр энэ тал дээр бол хэд хэдэн чиглэлээр бол ингэж задруулж ярьж болж байгаа юм. Эрх зүйн талаас ярьсан учраас би энэ дээр яг түрүүн гишүүдийн хэлсэн зүйл дээр нэг санаа тодорхой санаа нэмэлтчий гэж бодож байна. 57 дугаар тогтоол гэж би улсын хурлын тэр тухай ярьж штэ бид те 3 дугаар заалт гэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр нэг хэд хэдэн зүйл ингэж анхаарал татж байгаа. Би одоо ингэж яг уншчихъя. Улсын хурлын 54 дугаар тогтоол 3 дугаар заалт нь энд болохоор эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцсон шийдвэрлэхийг засгийн газар эс баярт үүрэг болгосоо гэсэн ийм яг үүсгтэй ийм цэг тасалтай заалт байгаа шүү дээ. Тэгэхээр түрүүн хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа гэдгийг яаж ойлгох гэж ярьлаа. Энд болохоор миний анхаарлыг бол эхний хэдэн үг нь татж байгаа юм. Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар гэсэн ийм их тодорхой зүйл орсон байна. Энэ нь бол надад юу гэж ойлгож байна гэвэл 2006 онд ашигт малтмлын тухай хуульд оруулсан заалт тэг садаа болох юм бол энэ ашигт малтмлын тэр тухайн заалтыг өөрчлөх юм хуулийн төсөл оруулаад биднэрээр хэлэлцүүлээд батлуулаад тэгсний үндсэн дээр энэ хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын талын хувьцааны эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэх ийм гэрээ байгуулаа гэж засгийн газарт үүрэг болгосон байна. Би тэгж л ойлгож байгаа. Гэтэл засгийн газар бидсэн тэгж ойлгож энийг бичсэн. Тэгж бичсэн. Гэтэл түрүүн хэлсэн дээр эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар гэдгийг зүгээр орхигдуулаад ямар ч эрх зүйн орчны тухай асуудал авч хэлэлцэлгүй байгаа эрх зүйн орчин дээрээ тулгуурлаад ингээд одоо гэрээ байгуулад тэгэхээр 30 жилээр болчихж байгаа. Нэг ашигт малтмлын тухай хуулийн тэр тодорхой заалтаар бол гэрээг бол 30 жилээр байгуулна гэсэн заалт байгаа учраас одоо бид ашигт малтмлын тухай хуулийнхаа дагуу хийчлээ гэд ингээд яриад байгаа шүү дээ. Одоо баяр цогц айлч тийм 34-өр хийж болохыг зөвшөөрсөн байгаа шүү дээ. Гэхдээ тэр бол нөхмөгц хүртэл үйлчлэх заалт байхгүй. Тэгээд 4 жил вэ, 5 жил вэ, 2 жил вэ тэрнээс хойш нөгөө өөрчлөлтөө хийгээл явах ёстой байсан. Тэгэхээр засгийн газар яах ёстой байсан гэвэл тэр тооцоо судалгааг нь үзэж хараад хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа гэдэг нь ер нь хэдийн хэмжээний хугацаа болох юм. Тухайн үед чинь бол зэсийн одоо үн бол бас одоогийнхоос арай доогуур байсан. Арай бага байсан. Алтны үнч бас доогуур байсан. Мөнгөний үнч доогуур байсан. Молибдений үнч доогуур байсан. Энэ бүх тооцоог нь харж үзээд хэд хэдэн хувилбараар ингэж одоо боловсруулж харж үзээд за одоогийн яг нөхцөлд бол 5-аас 10 жилийн дотор бол анхны хөрөнгө оруулалтаа нөхөх юм байна гэсэн ийм тооцоо гараад ирэх юм бол за тэгвэл бид 30 жил гэсэн ашигт нууцлалын тухай хуулийн тэр заалтаа өөрчлөё. Яагаад гэвэл энэ их хурлын 57 дугаар одоо тогтоолоор бол эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар гэсэн үүрэг өгсөн учраас засгийн газар энэ үүргийг биелүүлэх ёстой. Үндсэн хуулиар ач биелүүлэх ёстой. Засгийн газрын тухай хуулиар ач биелүүлэх ёстой. Биелүүлж чадахгүй бол их бол гишүүний хэлдэг шиг түрүүн бид одоо ингээд биелүүлэх гэж үзлээ, оролдлоо. Бидний ажил бүтсэнгүй. Тийм учраас одоо бид ингээд энэ одоо буцаалаа энэ ажлыг. Та нар одоо ингээд эрх бүхий байгуулгын хувьд улсын хурл одоо ингээд цаах ямар арга хэмжээ авахаа өөрсдөө шийдээ гэдэг. Яг эрх зүйн хувьд ингэж шийдэх ёстой байтал дахиад авч хэлсэн ш. Эрх мэдлээ хэтрүүлээд Монгол улсын хууль тогтоомжийг бол дур мэдэн одоо тайлбарлаж, гуйвуулж, тайлбарлаж ингээд гэрээ гэдэг юм ингээд байгуулсан. Асуудал шүү дээ. Эрх зүйн орчныг өөрчлөх гэдэг талаар яг таны ярьж байгаа яг л тийм л дээ. Тэгээд засгийн газрыг ашигт малтмлын тухай хуулинд хоёр заалтанд л өөрчлөлт оруулах шаардлагатай байсан юм. За нэг нь бол ерөөсө хаашаач авахгүй 30 жил гэдэг тоо орсон. 30 жил бол гэрээний үргэлжлэх хугацаа. Тэр гэрээн дотроо нөхмөгц гэдэг нөхцлөл оруулах хэрэгтэй байсан байхгүй. Тийм ээ тий. Тэр 30 жил нөгөө 30 жилтэйгээ ямар ч холбоо байхгүй ш хоорондоо. Тий. Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 жил байна л гэсэн тоо. Тэгээд ихтэй тэр нь бол хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдэг байдлаар нөгөө ЕМ-гийн аргаар бол
өөрөө тайлбарлаад байгаа байхгүй. Харин тэгж болохгүй л дээ. За өшөөнөг заалт нь бол энэ ашиг томтомлын тухай хуулийг хилцэж явах тэр түүхийг бид сайн мэднэ л дээ. Би өөрөө яг тийм шинэ гишүүн байсан. Алин хэсэгт орж аваад яг эндээс нь болоод би одоо надад алин хэсэгт оролцохгүй гэдэг ингэж хэлжсэн. Бас 2-3 гишүүн төгсөлөд гарч ирсэн. Тэр нэг би ажлын хэсэг дуустал байсан. Дуустал байсан уу? Тэр асуудал нь юу болж ийм гэхээр тэр нэг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын тухай хүртэл 50 хүртэл эзэмшнэ. Нөгөө талаас хувийн гэрчлэл хийсэн тохиолдол 34 хүртэл эзэмшнэ. Наа чи хажуугийн саналаар орсон. Анхны төсөлд байгаагүй. Ажлын хэсэгтэр байгаагүй. Хажуугаас орж ирж дэмжигдсэн. Тэгээд 3 дахь хилцүүлэг дээр би бүр дараа нөгөө үзлээ л дээ. Эцсийн хилцүүлэг дээр үзлээ л дээ. Тэгсэн чинь бүр яг Африкийн орнуудыг үгүй хийжсэн заалт л да. Дараа нь судалж үзэхээр ерөөсөө юу яана. Мөнгө гарганаа, баялгаа үнэлэхгүй. Шууд мөнгө гарганаа, засгийн газар гэсэн ийм байдлаар хийсэн л дээ. Тэгээ хамгийн гол нь энэ дээр ямар асуудал үүсээд байгаа юм бэ гэхээр баялаг нь манайх байдаг. За тэгээд мэдээж төрөүний хэлдгээр таны хэлдгээр тэр ордыг ашиглах хөрөнгө оруулалт хийхэд мөнгө хэрэгтэй болдог. За нэг бол зээлдэг. Нөгөөх нь бол тэр компани хувьцааг гаргадаг. За тэгээд ийм асуудал үүсэж байгаа юм. Тэгэхээр ер нь бол хувьцаа гаргана гэхээр тэр нөгөө компани үнэлүүлнэ гэсэн асуудал шүү дээ. Үнэлүүлэхээр үнэлүүлээд компани үнэлгээ хийгдээд ингээд цаашаа явна. Жишээлбэл АМХ Майнз гэж компани байгаа. За энэ нэг 80 орчим хувь нь манай оюутлоготой холбоотой ийм компани л да. Одоо хөрөнгийн талынх нь. Тэгэд оюутлогын гэрээ байгуулагдсанаас хойш тэр компани үнэлгээ бол 7-оос 8 дахин өссөн л дээ. Өнөөдөр нэг 14-өөс 15 тэрбум доллар багч байна. Тухайд бол 2 тэрбум доллар орчим байсан гэрээ уулгатсан. За тэгээд одоо юу болж байна гэхээр за нөгөө хөрөнгө оруулалт чинь 5 тэрбум доллар орно гэж батлагдж байгаа шүү дээ, тийм ээ. Гэж ярьсан. Тэгтэл АМХ Майнз гэж компани маань хувьцааны 49.5%-ийг Rio Tinto яг нэг олборлох компанид АМХ маань зарж байгаа юм л да. Тэгээд зархад нэг өнөөдрийн байдлаар нэг 3.6 орчим тэрбум доллараар 49% зарсан байна. Rio Tinto зарж штэ. Гэтэл 34% болон баялагын эзэн манайд бол тэр бол бүр ямар ч хамааралгүй. Нөгөө талаас тэр Монголын оюутлогын ХК хөрөнгө оруулалт 5 тэрбумын хөрөнгө оруулалт оруулаад тэгээд одоо хөдөлгөж эхлэх хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмж одоо бүх юм байгууламж бариад. Тэнд нөгөө саяны босгосон тэр доллароо Rio Tinto-д юу бол АМХ бол юу яаж яах гэхээр хүүтэй зээлдүүлж байгаа юм л да. Тэгээ манай оюутлог ХК-д биш үү одоо нэг 6.5-аас 12% хүүтэй зээлдүүлж байгаа. Тэгэхээр чинь яаж яах вэ? Өөрийнх нь юмар мөнгө босгоод тэгээд эргээгээд яг одоо оюутлогын ХК гэдэг Монголд байгаа тэрүнд зээлдүүлэхдээ хүүтэй зээлдүүлчихэж байгаа. Тэгэхээр чи эн чинь хөрөнгө оруулалтын гэрээ юм уу? Зээлийн гэрээ юм уу? Бүр ойлгомжгүй болоод явж байгаа юм жишээтэй байгаад байгаа юм л да. Тэн дээр Батэрдэн гишүүний тухайд ер нь ямар бодолтой явдгүү? Зүгээр ер нь бол энэ бол нэгэн дөнгөрсийн чинь цаашдаа сайжруулах шаардлагатай байгаа юм л тийм. Ер нь бол бид нар одоо бид нар одоо энэ сууж байгаа 3 гишүүн бид чинь хөрөнгө оруулалтын гэрээг одоо хилцэхээс өмнө энэ ашигт малтмалынхаа хуулийн одоо дампуу залтуудыг өөрчилъё. Энэ 97 онд баталсан сүүлд 2006 онд нэмэлтийн өөрчлөлт оруулсан ийм одоо заалтуудаа өөрчлөөд ингээд хөрөнгө оруулалтын гэрээгээ хийя гэж бид одоо асуулт тавьсан шүү дээ. Тэгтэл тэрийг хайхарч үзээг. Гэхдээ нөгөө бүгдээрээ хилцүүл буруугүй гэдэг шиг улсын их хурлын гишүүч тал талаас одоо хилцэж байгаад энэ 57 дугаар тогтоол тэр 40 дугаар тогтоол гэдэг ингээд одоо үнэхээр чухал ийм тогтоол гаргаад өгсөн ба шүү дээ. Эрхцэн орчныг бүрдүүлэх замаар гэдэг чинь бид нар тэр тэг сад болоод байгаа тэр заалтуудаа өөрчлөлт оруулад 50-34 өөрчлөлт. Тий. Тэгээд одоо юуныхаа юунд нийцүүлээ гэдэг. Ингээд тэгэхээр зэрэгэл нөгөө манай 3 бол үнэхээр гайхамшигтай улс судалтай. Тэр 3 маань бол одоо ёстой нэг юмгийн талыг бол сайхан үзүүлээд одоо оруулдаг улс шүү дээ. Тэгээ энэ юугаараа л энэ оруулаад өнөөдөр одоо 50 доллар бид нар бүгд биелүүлсэн юу ирээд байгаа юм дээр нөхцөл гэсэн маягтай юм. Гэхдээ гэж хэлээ. Гэхдээ гэж. Өнөөдрийн засгийн газрын хурлын мэдээ байна.
засгийн газар бол 57-г биелүүлсэн. Гэхдээ өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Бас хүлээн гэсэн байна лээ. Яг тийм хэгээр юм. Ер нь бол энэ 97 оны статистикийн хуулийн юугаар ч одоо ингээд Монголын баялаг бид баялагын эзэн гэхэд ерөөсөй байгаа юм үнэлдэггүй, огт үздэг. Зүгээр авдрын нэгээл авахд гарах зардлыг л өртөг зардал гэж боддогоос биш. Яг авдранд байгаа юм юу байгаа гэдгээ үнэлдэг тийм юу байхгүй. Бид саяхан нэг Афганистаны элчин сайд жишээлбэл Монголоос манай Афганистан улс 25 дахин илүү баялагтай гэж хэлсэн ярилцлагыг би уншсан. Тэгэхээр чин тэр улс бол энэ нийтийн одоо хөрөнгө тэр баялгаа бол үнэлчихэд байна шүү дээ. Тэгэд бид нар огт үнэлгээ байхгүй ингээд тэгээ нөгөө нөхдүүд нь энэ хууль эрх зүйн зохицуулалт энэ гаднаас нь түлхээсээр ингэж хийчихэд тэгээ тэрэн дотор нь одоо бид нар сая жишээлх юм бол нөгөө гадаадын хөрөнгөний биржүүд дээр $1 тэрбум босгосон тий. Тэрэнд Монголын талаас ямар ч 1 центний оролцоо байхгүй. Дахиад нөгөө аймхаа манай Ретонтой 2 хувиа шилжүүлээд таны хэлдэг тэр 3 тэрбум 3.6 тэрбум доллар зараад тэгээд тэрийг эргүүлээд Монголын хамтарсан тэр компанид зээлээд ингэ байж хахад манайх ямар ч оролцоо байхгүй. Тэр байтхаа одоо жишээлх юм бол Ретонтой одоо тэр цаана оролцож исэн компаниуд баялагын эзэн орон хинтэй ч хуваалцдаггүй тэр орелтын татвар шүү дээ. Тэрийг одоо хоорондоо манай улсын нэрийн өмнөөс бие биендээ төлөхөөр хийцэн. Тэрийг нь энэ хөрөнгө оруулалтын гэрээ энд оруулаад ирсэн. Одоо нийт олох ашигасаа тэрийг нь төлөх мөнгөний хүртэл гаргацсан. Ингээд нэг дураар дэндүү одоо гэхдээ тэрийг болиулсан бахаа. Бид нар бол тэрийг сүүлчээж хэлүүлчээж болиулсан. Гэрээнд яг байгаа шүү. Болоогүй юу? Тав тэр хэлжээс тэр ч байгаа шүү тий. Тэгээд нэг юу яж юм л. Ерөөсөө татвар төлөхгүй гэж байсан. Татвар төлдөг болсон шүү. Тий. Сүүлийн залуучууд биш үү? Бас их тийм одоо ухаантай их оронч болчихжээ. Тэгээ энэ төрөлхтөх урлагийн сургуулийн нэг 2 дугаар курсын оюутан. За. Нэг ийм зураг зурулж ирсэн байгаа аахгүй юу? Гэнэ харуулж байна гэж хамаараа. Тийм. Оюутлахын камер руугаа харуулсан. Оюутлахын орд гээд энд байж байгаа. Тэгээд энэ эр гэдэг нь Ретонтой ард нь байна шүү дээ тий. Урталт нь А гэдэг бол Финланд гой аймхоо. Тэгээд юу гэж юм гэхээр ахаа би гэртээ ормоор байна. Гэртээ орё гэд. Чи оюутлахоо дотор ороод гэртсэн. Яаж юм гэхээр энэ чинь нөгөө үнэлүүлээд дэлхийн зах зээл дээр энэ баялагийг үнэлүүлээд компанийн үнэлгээ 7-8 дахин нэмэгдээд тэгээд жинхэнэ олборлох Ретонтод 49% зараад 3.5 тэрбум доллартай болсон тоож байгаа байхгүй. Тэгээ эргүүл наашин зээл. Эргүүлээд одоо нөгөө чинь за одоо энэ зээл хүүтэй гэдэг. Тэгээд ийм зурцсан. Тэгээд энэ нэг эмгтэй байгаамаа. Тэгээд хөөхт мөхтгаа гэдэг ингээд байж байгаа. Яг л ийм л юм болсон л тоо зайлгүй. Тэгээд ерөнхийдөө бол эн чинь нэг ерөнхийдөө санхүүгийн ловрол гэж л ингээд хэлдэг л дээ. Нэг ийм руу орчоод энийг л одоо цасах ёстой л гэсэн байр суурьтай ингэж яваад байгаа. Тий. Тэгээд манай сайд нар болохоор бол шал өөр ойлгоцтой. Ер нь бол улсын их хурлаар ойлгох гэрээ хилцэж байхад ерөөсөө манай хамт нь бол эдийн засгийн тооцоо байхгүй байсан шүү дээ. Ретонтой бол бас аваа тооцоо хийсэн. Хангал хил дээр ütсэн тэр гэрээг л ингэж нэг харуулаад уншаад байдаг тий. Тийм л юм болж исэн л доо. Тэгээд бас энэ их ингэж ойлгомжтой харуулах ч бас их зүгээр юм байна тийм ээ. За энэ бол гişүнээс ерөнхийдөө нэг дахиад нөгөө нэг хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэдэг юм руу нэг буцаж ингэж асуумаар байна. Ер нь энэ том ордоос Монголын талын авах ашиг одоо татвар ноогдлагч оруулаад 34% хязгаарч төл дуусгын. Одоо чинь 5% дээр бол бид нэг ч нэг ярьсаар яаж хагаад 1.7 тэрбумын яг 50% бууруулаа 800 сая болгосон шүү дээ. Нөгөө 5 тэрбумын чинь 34% 1.7 болчиход байсан байхгүй. Тэгэхээр тэгээ 800 сая доллар. За нэг тэр нь бид хүү төлнө 6.5-аас 12% хүү. За нэг юм болсон. Тэгээд тэгтэл одоо яаж юм гэхээр нөгөөдөл чинь эсрэгээр нөгөө анхны хөрөнгө оруулалт гэдэг үг чинь их чухал үг байдаг байхгүй. Анхны хөрөнгө оруулалт бол хэд байх уу гэдэг маш чухал. Дараагийн хөрөнгө оруулалт хэрэгтэй болох юм бол татвар төлөөд үлдсэн ноогдол ашигасаа хөрөнгө оруулалтаа хийгээж явна шүү гэсэн юм санаа байхгүй. Тэгэхээр тэрийг анхны хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоохгүй бол
нөгөө 34% өрчин нэмэгдээд бид нар баларх гэж шүү дээ тий. Тэгэхээр одоо бол сая нөгөө улсын их хурлын гишүүд засгийн газартаа нэг хандсан чинь тэр 90-ийн Монгол хариуцсан захирал нэг наашаа баах юм ярьсан шүү дээ. Тэгэхдээ 7-8 тэрбум доллар болж байгаа л гэл ингээд ярьсан байл. Ингээд өсөөж явах юм бол нөгөө 34% худалдаж авч байгаа юм чинь нэмэгдэж яваад байна. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь нэг ийм асуудал. 2007 оны 7 сарын 10-нд орж ирсэн гэрээ биш үү? Тэр гэрээн дээр чинь анхны хөрөнгө оруулалтыг 2.7 тэрбум доллар гэж байна. Тэр үед Rio Tinto-гийн гүйцэтгэх захирал нь Томи Албанз гэж хүн байсан. Яг орж ирээд 2009 оны 10 сард 8 оны 10 сард бидэнд хэлцэж ирсэн чинь 9 онд юм байна. 9 онд яг 5 тэрбумаар ороод ирэх нь ярьсан чинь Тони Албанз бол Том Албаниз. Том Албанз лөө тий. Албаниз тий. Хашир штэ ингэсэн. Монголын оюутлогын анхны хөрөнгө оруулалтанд бол 3 тэрбум доллар хангалттай. Enough гэсэн үг бичсэн байсан л да. Тэгээд би тэрийг бодоод тэгээ улсын их хурлд нэг ард намын бүлэг дээр орж ирэхэд гүн чи нэг 2.7 чинь яагаад ингэж нэмэгдчихваа. Энд чинь хямралын үед машин тоног төхөөрөмжийн үн хямдраад байна. Одоо юу гэдэг сая долларын үнэтэй бульдозер байх юм бол бараг 900 ч болдго юм уу тий 5-10% хэлбэлж байна. Яагаад ингэж байгаа юм бэ гэсэн. Тэгсэн чинь тухайд бол салбарын сайд зориг сайд маань бол за энд одоо олон улсын аудит хийлгэнэ гэдэг хэдэн нэг асуулга асуусан байдаг л дээ. Тэгээд тэн дээр бол яг энэ дээр бол Rio Tinto Монгол хоёрын эрх ашиг нэг байгаа байхгүй юу? Яаж юм гэхээр энэ хөрөнгө оруулалтаа бол эцсийн сэтэл Rio Tinto мөнгө хийн. Нөгөө талаас Айман хоогийн хувьцааг худалдаж авах угаасаа тохирсон. Тэгэхээр энэ хэмжээ бага байх тусмаа нөхдүүд ашигтай байсан л та. Гэтэл одоо ингээл өсөөлж явах юм бол нөгөө яг гэд одоо эцэлсэн юугаар нуух авахд нүдийн хөрөнгө оруулалт одоо хамгийн сүүлийн юугаар бол энэ чинь нэг дахин нэмэгдээд 6 тэрбум 124 сая болчиход байгаа шүү. Одоо тэр чинь дахиад нэмэгдээд 8 тэрбум руу хүргээд байгаа юм. Тий. Тэгэхээр чинь энэ чинь одоо нэг дахин нэмэгдэх ямар ч үндэслэл байхгүй төрөний хэлдгээр эдийн засгийн хямралын асуудал байдаг. Тоног төхөөрөмж, түүхэд металлын үн зах зээл дээр унтсан байхад дахиад эргүүлээд үнэтэй байх үеийн хямралгүй байх үеийн тооцоогоор хийгээд нэмэгдүүлээд оруулаад. Тэгээд ерөөсөө тэн дээр яг хэлцүүлгээд явж байхад маш тодорхой хэлж ирсэн бол энэ хөрөнгө оруулалтын гэрээнд одоо энэ анхны хөрөнгө оруулалт чи яагаад нэмэгдээд байгаа юм бэ гэсэн чинь үгүй энэ хөрөнгө оруулалтын гэрээг Монголын засгийн газар удаашруулсанд холбоотойгоор энэ хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн тэмдэглэл хийчихэд сууж олсон ч тийм. Тэгээд нэг удаашраад байсан юм байхгүй. Тэгээ нэг ийм юм байгаа. За энэ нэг асуудал байгаад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ ер нь юу болоод байна аа? Ер нь бол энэ хол гişүн бол 2008-9 оны дэлхийн эдийн засгийн хямралыг бол мэдчих. Гол үндэслэл юм бол ерөөсөө нэг юм одоо бодит бие төрөнг байдаг. Энийг ерөөсөө үнд цаасаар жишээлбэл 20-30 тайхан одоо хөөсөн эдийн засаг болгосон байхгүй. Тэрнээсээ болоод тэгэл нэг олон улсын хөрөнгөний зах зээл дээр гол хөрөнгө оруулагчдын компани унахтал ерөөсөө тэр чигээр ингээд шалмыг унсан байхгүй. Тэгэхээр манай оюутлогоо дээр бол цаасар мөнгө усах асуудал бол их идэвхтэй явж байна л да. Тэгээд энэ бол бас их явдалтай асуудал болох нэ. Тэгээ энэ хавьтай холбогдуулж та нэг саналаа хэлээч. Тэгээ оюу толгой анхны хөрөнгө оруулалтын хэмжээ огцом нэмэгдэж байгаа л да. Ганц нэг сая доллар 50-100 сая доллараар нэмэгдэж болно. Тэр бол одоо ойлгож болохоор нэмэлт шүү дээ. Гэтэл тэрбумаар өдөр болгон нэмэгдээд байгаад л одоо гол учир байгаа юм л да. Тэгээ тэрийг хинжаах үүрэгтэй засгийн газар өөрөө ажиллаа хийхгүй л да. Хинжаах үүрэгтэй гэдэг нь хэлээр орж ирж байгаа тоног төхөөрөмж дэлхийн жишгт таарч гин үү? Эсвэл одоо 5 төгрөгийн нэмийг 10 гэж бичээд оруулж ирж гин үү? Ерөөсөө энэ хөрөнгө оруулалтын лоурийн хамгийн гол юм бол энэ аягийг 100 төгрөг байлаа гэхэд 200-аар бичдэгт л гол байгаа юм л. Тэгээ манай татварын алба, гайлын алба бол үргэлж энэ судалгааг хийж явах хэрэгтэй. За өнөөдөр нэг бульдозер ороод ирлээ. Тэр дэлхийн зах зээл дээр ямар үнэтэй байна? Ямар төлбөрийн нөхцлөөр авсан байна? Энэ бүх харьцуулсан судалгаа бол аудит гэлгүүгээр засгийн газрын байгууллагуудын үүрэг байгаа юм л та. Ялангуяа татвар гайл хоёрын
Тэгэхээр энэ ажил бол одоо байнга хийгдэж явах хэрэгтэй. Тэгээ улсын хурлын гишүүд мэдээлэл өгч явах үүрэгтэй. Тийм үнэтэй юмыг тэдээр оруулаад ирсэн байна. Нөгөө жишг үн гэж нэг юм байдаг ш. Тэр мөрийг одоо хэрэглэх хэрэгтэй ш. Зүгээр нэг гахаж ирж яваа ядарсан эмэгтэй дээр л жишг үнэ хэрэглээл. Наад өмд пижак чинь тийм байх хэрэгтэй гэж томроод байхын оронд энэ өндөр үнэтэй зүйлүүдийг үнэхээр ямар үнэтэй байна гэдгийг судалж явах үүрэгтэй газар л да. Тэгээ аудиттай байна уу, аудитгүй байна уу? Угаасаа энэ татвар гайл хоёрын үндсэн үүрэг бол энэ байгаа. Хардлага бол үргэлж байна. Тэр бол одоо яагаад хардлага үүссэн гэхээр анх 2005 онд өвөл шиг санагдаж байна. Фридланд анх удаа А зааланд одоо манай бүлгийн оролцдог А зааланд энэ төслийн анхны танилцуулга хийсэн их хурлын гишүүд сайд нар одоо бусад улсууд байсан л да. Тэгээ дэлхийд дээр энэ зэсийн үнийг 1 паунд 450 грамм л да. Хэлийн хагасаас бага тэрэггээр үнэлдэг 1 паунд нь хэдэн доллар байна гэж. Тэгээд $1 байх уу одоо 1000 жоохон гаруйтай байх үед энэ төсөл бол ашигтай. Энэ бол одоо супер төсөл, ахиж ийм төсөл энэ дэлхий дээр ойрын үед гарахгүй байх гэж байсан. Гэтэл өнөөдөр 1 паунд зэс бол $4 байна. Бүр 6 хүрлээ шүү дээ. 6 гэдэг чинь 10 гаруй авчих, 10,000 гаруй авчих. Тэгэхээр одоо бол Фридландын анх тооцож исэн 1-2 тэрбум долларын хөрөнгө оруулаад зэсийн үн 1 паунд байх. 1 паунд $1 байхад буюу $1000 байх үед 1100 ч илүү тодорхой давуу гарч ирнэ л дээ. Ашигтай ажилдаг энэ үйлдвэр бол одоо тэр анхны тооцооноос зэсийн үн бол 4 дахин өсчих. Анхны хөрөнгө оруулалт нь тэрийгэ дагаад 4 дахин өсөж $8 тэрбум болох боломжгүй байхгүй. Зэсийн үйлдвэрт барьдаг цемент, металл, терм одоо баяжуулахыг ярьж байна. За уурхай гүнлөө ухдаг цементлүүд л байгаа шүү дээ. Таны тэр бүх юмны үн зэсийн үнийг дагаад 4 дахин өсөөгөө. Ягаад гэвэл зэсээс гадна бүх одоо улс ордын аж ахуйд хэрэглэдэг бараанууд байгаа шүү дээ. Нэг хоёр үндсэн явуулж байна л да. Ер нь бол зэсийн үн өссөн ч гэсэн нэг талаас бол түүхэд эсвэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн шүү дээ. Тэгвэл машины үн, тэр бульдозерын үн, экскаваторын үн тэгж өсөхгүй гэдэг нэг ийм асуудал. Нөгөө талаас нэг ийм асуудал болж одоо өнгөрсөн жил байна. За Монгол улс нөгөө уул уурхайн салбарт ил тод байдлын санаачлах нэгдлээ нэг сайн явж байгаа юм байна гэдэг. Тэгээд яг гэрээ байгуулж явах үед нэг ийм зүйл яригдсан байхгүй юу? Яригдсан шиг яг бидэнд бас тийм мэдээлэл, тийм материал ирсэн. Тэгээд тэр нь юу гэж юм гэхээр ерөөсөө энэ ил тод уурхай гэдэг бол зардлын хяналт юм аа. За ерөөсөө дэлхийд даяар нэг яг уул уурхайн ашиглалын нөхцлөөс шаардаад 1 тонн одоо зэсийн баяжмал олборлоход тийм хэмжээний 1 тонны өртөг байна. Жишээлбэл одоо Эрдэнэт чинь нөгөө цэс $2000 орчимд 30-40 жил хэлбэлцэхдээ бол 1200-1500 байлаа шүү дээ. Тий. Одоо бол нэг 2500 ч юм уу тий. Тэр яг 1 тонн өдөр олборлоход жил болгон зардал яаж өсөж явах вэ гэдэг. Тэрийг хавсралтаар хийж гэдэг юм аа. Тэгсэн чинь одоо тэрийг бол бид зөндөө ярьсан. За одоо жишээлбэл Индонезийн Грасбергийн орд биш үү? За тэр чинь бүүн асуудал үүссэн, эротинтой орсон. Сүүлдээ нутгийн иргэдийг одоо жишээлбэл багаал цэцгээр хөнөөсөн барьсан гээл тий. Зөндөө асуудал байдаг. Тэгэхээр тэн дээр бол ерөөсөө биднүүд ингээд очиж явахад захирал нь Америк нэгдсэн улсын иргэн байсан. Одоо бол бидэнд бол ерөөсөө бүх юм ил тод. Ингээд хүснэгт байж байгаа. Жил төлөх татварын хэмжээ ойлгомжтой, зардлын хэмжээ ойлгомжтой. Борлуулалт ойлгомжтой. Борлуулалт нь бүр гадна талд нь ажилчид нь ингээд харддаг юм л. Өнөөдөр тэдэн тооныг тэдээр борлууллаа. Өөр ингээд захилгаанаар бичсэн. Юу электрон юунаар бичсэн. Самбар дээр бичсэн. Тэгээд дараагийн нэг асуудал нь биднүүд татвараа төлөөд үлдэж байгаа ашиг юм. За танд орон нутгийн нөхдүүдтэй биднүүд татвараа төлснөхийн ашигаас 3%
жилд орон нутгийн хөгжилч хөрөнгө оруулалт оруулж ирсэн. Энэ чинь өнөөдөр бол ингэж явж байна. За яг ийм байгаа шүү, энийг хийн шүүсэн. Одоо яг хөрөнгө оруулалтын гэрээг ингээд үзэхээр зардлын хязгаарлалтай холбоотой юу ч байхгүй. Тоолж байхгүй юу ч. Тэр дотор чинь Айманхой Ирэтэнтогийн менежментийн зардлыг санхүүжүүлэх гээд 1 тэрбум 985 сая долларын санхүүжилтийг зардлын хуваар санхүүжүүлэхээр хийсэн мэт тийм. Хийсэн цогж байгаа шүү. Тэр 3.6 гэсэн хуваар. За одоо эсхмэн судлаач руугаа явна. За сая ерөнхийдөө бол биднүүд бас байгаа нөгөө гэрэмрэгээ уншсан, хуудмал уншсан болохоор олон нийтэд бас зөв ойлголт өгөх. Манай орн чи ардсан орн, ил тод орн. Тийм учраас иргэд бол хэдийгээр одоо сэтгэл ийм дургу байгаа ч гэсэн бид бол хуулийнхаа хүрээнд тэгээд олон жилийн түүхтэй төрийн энэ тогтолцоо эрх зүйн улсууд энийг бол сайхан тайван ярьж байгаад ингээд өөрчлөх хэрэгтэй юм аа. Тэр босод одоо хаалттай орн шиг одоо бодлон янз янзын одоо юу гэдэг юм бослогч гэдэг юм хөдөлгөөн бол их шаардлагагүй байх ер нь бол. Тэгвэл одоо энэ аваргууд бол ер нь олон оронд ийм асуудал үүсгэж байсан улсууд. Өнөөдөр жишээлбэл 20 гишүүнийг цөөнх гэж хэлээл зогсож явах чи тийм. Гэхдээ шунлаа гэж. Шунлаа гэдэг. Шунлал гэдэг дээр ерөнхийдөө юу андуурууд байна уу? Яагаад байна гэдгийг асуул та бид нөө. Яаж асуух вэ? Гадаадын хэвлэл дээр ингэж л буруу тайлбар яваад ам л та. Монгол улс анх 34-оор тохирчоод одоо ингээд зэсийн үн сайхан өндөр байхаар 50 болохгүй шунлаа гэж. Гэтэл анханасаа 50 байсан улсын хурлын тогтоолыг 34 болгож бууруулсан. Засгийн газартайгаа бид нар хариуцлага тооцож байгаа болохоос Ирэтэнтог чи баг тохирсон байна. Одоо бид нар дургу хөрсөн учраас их болохгүй 50 болох гээд байгаа тийм асуудал хинч хаач хизээч яриаггүй. Энэ 20 гишүүний тавьж байгаа шаардлага бол зүгээр л улсын хурлын тогтоолыг биелүүлээ. Засгийн газар чадахгүй тий засгийн газар чадахгүй бол чаддаг засгийн газар байгуулъя л гэсэн юм л үг байгаа шүү. Тэрийг та асуусан. Би өдөр мэйлээр яачна. Тэгээ Австралийн гэдэг сонд өгсөн байл. Гэхдээ яг өөрөлдөл Монголын төр шунлаа биш. Монголын улсын хурлын гишүүд шунлаа татаа гэсэн байна. 20 гишүүний шунлаа гэж байна. Тэгэхээр би одоо юм асуух гэдэг. Энэ Монголын 76 гишүүн. За тэгээд энэ засгийн газарт байгаа хүмүүсээс ер нь хуваараа одоо юм ярьсан улсууд байл одоо зарлаа гэдэг. Тэгэхээр Батүл гишүүнийг чухал заалт хэлж ирсэн байхгүй. За энэ дээр авилгалын асуудал хийгдсэн байх юм гэрээ хүчинг болгооч үгээ. Тэр байхгүй л дээ. Тэгэхээр Ирэтэнтөө бол үнэхээр тэр олон мянган сайхан одоо мэрэгдсэн адилчтай уурхаачтай мундаг камп. Гэхдээ манай нөгөө урд гүшдүүл те нөгөө төрд нь орох хөстэй 10 жилөө 20 тэрбум долларыг нэг төрийн дэвшмэдэд авилгал өгөөд баригдчихсан л ийм бол сууд. Төмрийн өдрийн үнээр. Тийм учраас компани. Тэгээ хөгж байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ аюултай юм бол бас их ойрхон яд авсан. 10 жилээр шийдвүүлсэн. Тэгэхээр энэ үл их ойрхон одоо яаж мэдтгүй ер нь биднүүдийг шаардатахаар надад сууч мөнгө өгсөн гэж хэлээд байгаа юм уу? Гэхдээ арай ч үгүй байлгүй. Энэ бол дараагийн сэдв болох юм аа гэх. За та нэг юу яагач? Гэхдээ би нэг бас төрөөчл санаагаа өргөжлүүлээд тэгээд бас юу хэлье. Тэгэхээр ийм зүйл байна л да. Яг түрүүн тодорхой асуудлаараа ярьлаа шүү дээ бид нар тэгээд бүр одоо ингээд металлын үнийг хэлээд тийм байсан юм байсан одоо юм болцдог. Их нарийн асуудлууд юм. Энийг бол мэрэгжлийн улсууд нь өөрсдөө тэр өөр мэрэгжлийнхаа төвшин сайхан хийн. Манай тэр тийм чадвартай мэддэгтэй боловсралтай улсууд бүгдээрээ байгаа. Тий. Заавал гадаадын хүн рүү ч явах шаардлага байхгүй. Нэг тийм. Хоёр талахаар 57 дугаар тогтоолыг бол улсын хурлаас гаргахдаа дийлэнх олонх ороод гаргаа бичтэй. Олонх болж ижил тогтоол батлагдана шүү дээ тийм ээ. Цөөнхөр баталчдаг тийм байхгүй шүү дээ. Тэгэхээр би одоо юу хүсэж байна гэвэл 57 дугаар тогтоолыг баталсан тэр гишүүд маань тий ямар улсууд байгаа вэ? Та нар өөрсдийнхээ тэр гаргасан шийдвэрийг хянаад тэг ингээд одоо засгийн газраараа тэрийг хэрэгжүүлэх арга хэмжээ аваач. Ингээд нэг 20 гишүүн, 21 гишүүн, 25 гишүүн ч байж магад, 30 гишүүн ч байж магад. Гэхдээ 76-гийн 30 гэдэг чинь бас л цөөнх шүү дээ. 57-гийн зарим нь нөгөө сайд нарын үгэнд итгээд байна л да. Нөхцөний дараа гэдэг бол 30 жилиг хэлж байгаамаа гэж итгээд байна шүү. Өөрсдөө тэгэж ойлгож байгаа юм уу үгүй юу тэрийг өөрсдөө шийднэ үз дотроо. Ер нь бол энэ нэгэнтээ гаргасан тогтоол байна, тийм ээ. Энийг одоо биелүүлэх, хэрэгжүүлэх тал дээр тэр баталдсан ус гишүүд маань бас анхаарч үзээч. За тэгээд ингээд энэ 57 дугаар тогтоол маань өөрөө ингээд хэрэгжээд явчлаа гэж бодъё.
Тэгэхэд бол бид одоо ингээд хэдэн жилийн дараач байдаг юм одоо түрүүний хэлсэн хугацаагаар тийм ээ нэг 2 жилээс бараг 5 жилийн дотор бол анхны хөрөнгө оруулалтаа нөхчих юм байна гэсэн тооцоо эднэр байна гэж байгаа шүү дээ. Одоогийн ийм үнийн өндөр төвшөнд хамаагүй 5 жил нь байна уу? За тийм хэмжээнд ингээд 50% бид хүрлээ гэж бодъё тийм ээ. Тэхэнд бол мэдээжийн хэрэг одоогийн үр ашгаас бол хамаагүй нэмэгдэнэ л дээ. Гэхдээ тэрнийхээ мөнгийг төлж ийж бас тийм тал. Гэхдээ ер нь бол ерөнхий утгаар ярих юм бол Монгол улс ийм том төслийнхаа, ийм одоо гайхамшигтай ордынхаа дөнгөж 50% одоо үгээ хэлэх хэрэгтэй байгаад тэгээд цааш одоо хэдэн жил явах юм. Одоогийн нөхцлөөр бол 31 жил явахаар байгаа шүү дээ. 30 жил дээр нь нэмээд дараагийн жил нь өөрчлөлт оруулна гэсэн заалт байгаа. Ер нь бол тэгээд 50% байсан ч гэсэн Монголын тал бол юу яаж чадахгүй шүү дээ. Би дангаараа би да шийдвэр гаргаж чадахгүй шүү дээ. Зайлшгүй нөгөө талтайгаа л зөвшөж, тохиролцож, гуйж, говшиж ээж л одоо жаахан ингээ өсгий өөрчлөе. Энэ төсөлтөй холбоотой янз бүрийн асуудал гарна шүү дээ энэ хугацаанд тийм ээ. Тэгийн ингэж одоо хөрөнгөө ингэж зарцуулъя, ингэж хуваарлъя гэсэн ийм асуудлуудаа шийдэхэд дандаа нөгөө талаасаа зөвшөөрөл авдаг. Ийм байдалд өөрийгөө оруулсан байна л да. Энэ гэрээгээр тий. Тэгэхээр бол миний ойлгож байгаа Монгол улсын хөгжил дэвшлийн ийм одоо үзэл баримтал загвар бол энэ биш. Монгол улс одоо түүхэн замдлаа бодоод үтсэн ч гэсэн 1921 оноос одоо хувьсгалаа хийгээд ингээд одоо зөвлөлт засгийн нөлөөнд дор ингээд бид нар 70 жил ингээд зам наад тэгээ одоо ингээд дүгнээд үсгэхэд бол бид нар бол зөвлөлт холбоот улсын нэг хараат барууны орнуудын хэлдгээр бол одоо нэг дагуул улс байсан тийм ээ. Далд колоничлалын нэг далд колоничлалын нэг хэсэг байсан. Одоо нэг улс орон болж явсан. Тэгээ бид бол бүрэн хараат байсан ийм нөхцөлд одоо энээсээ нэг салъя гээд бие даасан байдал бодлого явуулъя гэж байгаа ийм боломжтой зүйлээ зүгээр бусдад ингээд өгчин гэдэг чинь юу шүү дээ. Нэгдүгээр ардсан орн бол яа эрхлээтэй бол нөгөө талд бол тусгаар тогтнол улам баталгаажуулсан ийм асуудал тийм ээ. Тий. Сайхан санал байна. Тэгээд наадтай чинь бол хэгээд дээрээс сахил хүртээ шалд ордно гэдэг шиг одоо хуучин тогтолцооны бичгийн алга болоогүй алдчихаагүй байсан юм а. Одоо харин бүгдийг ми сул тавиад өгчих. Ийм нөхцөл байдал бий болчиход байгаа л бид энийг зөв замдаа оруулахгүй бол ийм одоо ёстой бид юмд одоо мөнгөнд алтанд шунсан энэ улсууд чинь бол тэгэл энэ чинь зүгээр үрэн тараа хийгээл дуусгах нь байна шүү дээ. Зөвлөлтөөс хараатай байсан үедээ хийсэн Эрдэнэтийн гэрээнээс 7 дор болчиход байгаа. Тэр их гол алдаа маань байна. Юу цаг өгч байна. 1 минут. Тэгээд нэг ийм л байдалтай байгаа. Төрөүний нэг асуудал руу буцъя гэдэг. За Эрдэнэт бол нөгөө Оросын тал 51 байжгаад эргээд Монголын тал 51 болоод Оросын тал 49 болоод явж байгаа тийм. За ийм тал бий. Тэгээд за одоо юу гэж юм гэхээр яг гэрээ байгуулж байхад та бүхэн санаж байгаа бах. 2009 оны 8 сарын хэдэн байдаг лээ. За тэгээ байгуулагдсан. За тэн дээр чин за яг энэ оюутлах төслөөс татвараар ноогдол ашгаар авах одоо энэ төслийн нийт ашигын 53% Монгол авнаа л гэж. За тэгэл зарим нөгөө дарганах долгомдог улсууд бол 58 хүртэл гээд энэ дээр гараад зарим хүмүүс яриа л байсан л та. За тэгээд яг одоо энэ төслөөс татвар ноогдол ашгараад хэдэн хувийн ашиг авах юм бэ гэдэг тооцоо 90% хийсэн байсан. Бид бол тэрийг үзсэн, харсан, шахаж үзсэн. Тэгсэн чинь 34% худалдаж авч байгаа. За одоо ямар ч үс 1.2 тэрбум доллар 2 болно. Хөрөнгө оруулалт өсөх юм бол 2 тэрбум доллар болно. Тэрийг оруулаагүй. Хоёрт нь тэрүүн Батэрдэн гişүн зээн гол төшөө хоёр яриад байсан. Бид хоёрыг гэрэн дээр явахдаггүй энэ менежментийн төлбөр гээд бас нэг юм гараад ирлээ. Тийм. Гэхдээ наадхыгаа багасгаараа хой, эсвэл болоороо хой гэсэн сангийн сайд бол тэгнэ гэж хэлсэн. Тэгээд нөгөө юуны сан блэ нөгөө нээлтийн нийгэм хөрөөлөнд сорцын сан. Тэндээс бидэнд ирсэн байсан шүү дээ. Энэ төсөл дээр бол нэгэнт угаасаа та бүхэн ажиллах хүчнийхээ харьцаг тодорхойлсон учраас том менежер зүйл том цалингаа аваавчна. Тийм учраас шаардлагагүй маа гэсэн юм зүйл оруулсан байсан. Гэтэл яг одоо хөрөнгө оруулалтын гэрээгээ яг ингээд шууд үзэхээр орд ашиглаж эхлэхээс өмнө Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээ тийм ээ. Үзэхээр бол үндсэн хөрөнгө, эд хөрөнгө худалдаж авсан зардал болон үйл ажиллагааны зардлын 3%-тай тэнцэх менежментийн төлөөр авнаа. Ашиглагчнаас хойш бол 6% гэдэг. Тэгээд яг 53%-аас нь эднүүдийг гасчаар өнөөдөр бол
43.8%. За тэгвэл цэсийн өсгөл юм бол нөгөө юм 50-50 тэнцээ байхад адилхан ашиг явна. Нэг тал нь давг болчих юм тийшээ бас явчихаар юм байгаа байхгүй. Тэгэхээр ер нь тэгээд улсын их хурлын 57 дугаар тогтоолын асуудал. Хоёрдугаарт нь бол ийм асуудал байл. Ерөөсөө оюутлогын гэрээтэй холбоотой бид бол Монгол талдаа ашигтай ямар ч зүйл хийгээгүй тий. Тэгэхээр ер нь одоо яаж өөрчлөх ёстой юм? Ер нь бол өөрчлөх нь зүйтэй гэдэг дээр санал нэг багч байна. Маш товчхон саналаа хэлчихээ л гэж ингэж хэлэх байна. Тий. Тэгэхээр ерөөсөө одоо бид нар бол энэ нэг одоо Монгол орныхоо энэ баялагийг л зүгээр нэг одоо цөөхөн хэдэн хүмүүс цөөхөн хэдэн гэрвэл тэгээ гадаадын одоо энэ үндэстэн дамсан корпорациуд энэ компаниудтай нийлээл өрн дараа хийгээл дуусаад тэгэл үлдэгдэл дээр нь бидний үгээгүй одоо ард түмэн үлдэх тийм байдлаар л энэ төслүүдийг явуулж болморгүй. Энийний төлөө бид одоо дууга хүргэж энийг засцалруулахын төлөө цуслтгүй явж байгаа шүү дээ. Бид энэ бол Монгол орны хөгжлийн Монгол үндэстний одоо сайн сайхны хүн болон амьдрал одоо сайжирсан ийм хэлбэрээр л бодлого гарах ёстой. Үүний төлөө л бид явж байгаа тийм ээ. Тэгэхээр зэрэг бол одоо бид нарт ерөөсөө ухрах газар байхгүй. Бид одоо энэ толгой угаадаг улсууд бол одоо цоошны мэрээд эхэлж байгаа юм шиг мэрээд байгаа. Бид ерөөсөө их хурлын гаргасан тэр 57 дугаар тогтоолыг бүрэн хэрэгжүүл гэж байгаа. Хэрвээ хэрэгжүүлж чадахгүй бол хэрэгжүүл чадах улсууд нь энэ ажлаа хийх. Одоо бол хугацаа авахгүй болсон. Хугацаа байхгүй. Бид шаардлага өгсөн 10 сарын 1 гээд хугацаагаа тавьчихсан. Тэгээд шаардлагын хараа. За энэ хөдөлгч юу нэрж байна? Тий, бид эрх зүйт нийгэмд амьдарч байгаа бүгдээрээ хууль сахдаг. Бидний хүсэл одоо хязгааргүй нөгөө хөрөнгө оруулагч юу ч өгөхгүй байж болохгүй. Тэгэхээр нөгөө тохирч чадсан эргэцэн нөхцөл бол хөрөнгө оруулалтаа нөхсний дараа 50 болох. 50-аас доошгүй. Доошгүй гэдэг чинь дээш гэсэн үг шүү дээ. Тэр заалт хэрэгжихгүй байгаа нь өөрөө Монгол улсыг эрсдэлд оруулж байгаа юм л да. Бид зүгээр л тохирцсон зүйлээл мөрдөхийг шаардж байгаа болохоос өчигдөр тохирсон юм өнөөдөр өөрчлөөд байгаа тийм хариуцлагагүй улс бол биш. Зүгээр л тохирсон юм гэрээн дотор буруу суулгасан байна. Тэр алдаагаа зас гэдэг маш ойлгомжтой шаардлагыг шаардлагаас хойш нь одоо бараг жил гаруй болчихлоо. Одоо яах вэ? Одоо тэгээд 10 сарын 1 гэхэд энэ гэрээнд өөрчлөлт орохгүй бол өнөөдөр бол нөгөө тал бол өөрчлөлт хийхгүй л гэж юм л да. Тэгэхээр энэ улсын эзэн хэн бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм л да. Тэр улсууд манай улсад ажиллаж байгаа бол манай улсын уул ёсыг дагдаг. Хуулийн дагтай. Улсын их хурлын гаргадаг тогтоол зүгээр нэг бүхсэн арчаа хийдэг цаас биш. Энэ бол эрх зүйн бичиг баримт байгаа юм л да. Тэгээ энийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Таалагдчих байсан, таалагдахгүй ч байсан энийг биелүүлж ажил. Монгол улсын бүх хуулийг мөрдөж ажиллана гэж өөрөө гүйж ирсэн нөхөр шүү дээ. Бид нар гууж авчираагүй. Тэрийгээ л мөрдөж ажил. За болоо. За таны хувьд маш товчхон тийм байна. Их зөв санаа хэллээ. Их бол гişүн. Нэрэн үнэн бид бол одоо үндсэн хуулиа баримтлах юм уу, хууль зүгээ баримтлах юм уу гэдэг асуудал дээр тулчаад байна. Хэрвээ бид хууль зүгээ баримтлая гэж байгаа бол энэ гэрээгээ бол хууль зүйдэд нийцүүлж хийх ёстой. Энэ гэрээ хууль зүйд нийцэхгүй бол энэ гэрээ анханасаа хүчин төгөлдөр бус гэрээ болж хуурч байгаа юм. Ийм л зүйл ерөөсөн тийм тодорхой. Өшөө нэг сэдвийг хөндөж чадсангүй. Монголын хууль тогтоомжийн хүрээнд гэж хийсэн. Ер нь бол 68% татварч нь гэрээ байгуулахад бол хүчинтэй байсан шүү дээ. Тэрийг нөхөж оруулах ёстой юмыг оруулах гэсэн чинь хөрөнгө оруулалтын гэрээнд докторжуулж байгаа гэдээ хаагаа хийсэн ийм байдалтай байгаа. За энэ оюутлогын гэрээнд өөрчлөлт оруулах нь зөв буруу юу гэд бид зөвхөн нэг цаг орчим ярилцлаа. За зөв 191, зөв 191, буруу 12. За эндээс ингээд харахад бол 92%, за 93% нь одоо оруулаа. За үлдэж байгаа нь бол бас жаахан хүлээвэл яасан гэдэг юм уу? Эсвэл мэдээж одоо энэ компанид ажиллаж байгаа, барьж байгаа одоо ийм улсууд байгаа хаа гэж ингэж ойлгож байна. Бидний энэ хэлэлцүүлгийг хүндгэж үзсэн үзэгчтэй баярлалаа гэж ингэж хэлэх байна.